За жил бүрийн 5-11 дугаар сард эрүүл мэндийн сайдын тушаалаар өндөр түнтэй амин дэмийг 5 хүртэлх насны хүүхэд хөл эхчүүдэд тараадаг ийм уламжлал уламжлалтыг бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ жил бол одоо 5 дугаар сарын 15-наас эхлэн энэ өндөр түнтэй амин дэмийг өрх сумын эмнэлгээс авч уух ийм боломж бол бүрдсэн байна. Тийм учраас 5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, хөл эхчүүд өрх сумын эмнэлэг дээрээс энэ амин дэм авч хэрэглээрэй гэж зөвлөж байна. За мөн амин дэм гэдэг бол одоо тархлааны системийн хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог ийм тосон дуустдаг амин дэм байгаа. За хүнсний бүтээгдэхүүнээс авах одоо боломж нь манай оронд бас төдийлөн сайн биш байдаг учраас энийг бол одоо ингэж нэмэлт байдлаар нь хэрэглүүлдэг. Энэ амин дэмийг хэрэглэснээрээ хүүхдийн дархлааны систем сайжирч халдвар төвчин эсэргүүцэх юм чадвар нь нэмэгддэг байгаа. Тийм учраас хүүхдүүдийг халдвар төвчнөөс сэргийлэх дархлааны системийг сайн байлгахын тулд өндөр түнтэй амин дэмээ өрх сумын эмнэлгээс идэвхтэй авч хэрэглээрэй.